За сайн байцгаана уу? Өглөөний мэнд хүргэе. Арьс арчилгаагаа хийгээд тэгээд нүрээ бутгаж जैन. Тэгээд хамгийн түрүүнд би ийм тонер педаар нүрээ сайхан арчаад авъя. Өглөө дөнгөж сая сэрчээд хөөсөөр угаацсан байгаа. Тэгэхгүй бол өчтөр орой нэг маск тавиад хонцоо. Тэгээд нүр маань жаахан таслагдсан байж магадгүй. Тэгээд бутга гарах шалтгаан болох учраас би өдөр бол угаачлаа. Яг имжээд жоохон гэрэл ингээ дээрээс тусаад жоохон онцгой харагдаад байна. За дараа нь энэ нэг нийтгийн лошн байна. Энүүгээр сайхан нүрээ чившүүлчихье. Нүрээ бодох юм чинь доор нэг олон юм төрөхгүй. Лошноо төрхөөл нарны тусаа төрчих гэж бодож байна. Яг ингээд чивэл нэг юмрхүү байна. Миний арьс ер нь бол ботох юм маш дэжгүй. Ботохгүй бараг шахав байгаа. Энэ хөмсгний доор л юмнууд байна. Тэгээд одоо би та эдтэй хамт мейкапа бас хийгээд өнөөдөртэй хамт бэлдээд гарыг. Өнөөдрийн хувьд болохоор бас л гадуур юм хом үзээд тэгээ явна. Аялалд явахдаа иймэрхүү дэлгүүрээс өгдөг ийм нэг жижигэн тестернүүдийг ингээд аваад явчихдаг байхгүй юу? Энэ нь болохоор нарны тос, энэ нь нүрний хөөс. Тэгээд хэрэглээл задлаа шууд хаяал явчихна. Тэгээд энэ нарны тосноос түрхчихье. Нүрээ бодох ч гэсэндээ жоохон доор нь хөнгөн сан шингэлдэг нарны тосноос түрхээд өгчий. Энд гэхдээ нэг айхтар нар марал гарсан юм алга. Яг нэг сайхан бороо орол нар гараад. Тэгээд бороотой ч гэсэндээ бид нэр юм зэгстэй юм үзэл хийх явж байгаа хэвээр. Яа тэгээ сайхан нарны тасаа сайтар шингээгээд өглөөс ирээд юу ч идэж байгаагүй байгаа. Одоо дээрээс нь шууд праймера түрхээд тэгээд мейкапа хийчихье. Багсаа марцсан байгаа. Тэгэхээр энэ бол багсгүй мейкап хийн. Тэгтээ нэг хэдэн нэг 3 ширхэг багс энд хамт явж байгаа хичээсээ аваад тэр багсаар мейкап хийнэ. Өчтөр амтач хийсэн. Тэгээд яг нэг сайхан миний сансан шиг будмаар байсан шиг болоогүй ч гэсэндээ болох гэж хичээе. За нүдний тусаалах тусай пүүл рүү ороод жоохон хуурайж чинь. Праймера түрхэн нөгөө л нэг миний хэрэглэх дуртай чийгшүүлэх юм. Миний хацар энэ төр бол ямар ч батггүй. Сайхан л байна. За тэгээд нөгөө нэг гадуур дотор их явж байгаа хамар хэсэг дох хэсэг тослогдох учраас би энэ Shine Control гэдэг энэ праймерыг би авчирсан. Хэмжээнээсээ яг хамар хэсэгэн дээрээ тослогдох магадлалтай хэсэг дээрээ түрхэн духан дээрээс түрхчихье. Дух хэсэг манаас тослогдноо. Гэлтанаа. Гэхдээ би өчтөр пудрны багс аахгүй, порлоноор сайхан нүрээ пудрдээд, битүү пудрдээд тослогдох ах гэж бодоод тэгээ авсан чинь бүр маш сайхан ерөөсөө тослогдож бариагүй. Charlotte Tilbury 3 Natural гэдэг энэ фаундейшн хэрэглэнэ. Эннээсээ гарн дээрээ нэг 2 памп аваад гэт арьсаа чигдэлж жаад сүр тавиад дуусах тосон юмнууд төрхөө хүртэл бол яг сайхан болж байгаа. Тэгэл яг нүд бодох болол хамарны сүдэр мүдэр тавих болол ирэнгүүт жоохон багс хэрэгтэй байна л да. Ер нь нэг суур тайлбар мэлтэн дээр бол нэг багс хэрэг болдоггүй юм байна шүү дээ. Тэрийг би ингээд сая л анзаарлаа. Багсгүй болоод өчигдөр л анзаарлаа гэх юм. Нэрээ миний энэ аяллаа бичлэг маань таалагдсан болов уу гэж найдаж байна. Би тэгээд аяллаа бичлэгээ оруулсны дараа энэ мейкапын бичлэгээ оруулна. Яг энэ хавраа зогсох юм бол арай бас гайгүй юм шиг шүү. Гэт уг нь бол нэг хинчээ нэг нүрээ бодох шаардлагач алга л даа. Гэхдээ зураг авахулахад ингээд нэг юм сонин цулгуу гараад байгаа байхгүй юу?
зураг авах гэхээр тэгэнгүүт ингээд зураг л илдэн штэ. Энэ гэрэлний доор болохоор хэвчээ миний хамаг өөсөд маань тодроод өө дараач хэрэглэний ч нэг хэрэг гахгүй. Амар мэдэгдэж байна. Би жоохон борол гэрлэнтэй бичлэг хийгээд байгаа юм шиг санагдчих шүү. Одоо ер нь тэр үүдэн дагаа толил дээр очиж сууж агаад хийх үү? Тийшээ явъя. Энд сууж үзье. Тэгтээ бас л амар гэрэлтэй энэ дээрээс унтраач бол бараг зүгээр юм шүү. Будчаад гарахаар айгүй тод болцсон байгаад байлээ. Гэрэл нь амар тод болохоор тэгтээ би хацрын үлгч маань нэлээ тод болсон байлээ шүү. Сайхан пудрнээсээ авч жагаад тэг надаа ийм порлон байгаа хгүй юу? Бейкинг хий. Ийм порлон ямар азар авчирсан. Гэт энүүгээр ингээ бейкинг хийхээр будаг маань бол өдөржингөө маш гоё сайн сет хийн. За одоо би дээрээс нь сүүдэр 50 давж надад сүүдэрний багс авахгүй. Тэгэхээр би тийшээс айл руу очиод сүүдэрний багс. Өөр багснаа таваад тавлаад ирээ. Нэрэ бодчихно. Юу танд шим болцсон бас юм уу? Гэхдээ би аяга хурдан бодчихдаг шүү. Багс ч юм байна нэ. Энэ харин талаар нэг шивдэг юм. Чиний соромжтой бодох чинь тасархай үү? Тийм байна уу? Тасархай. Браш мараш юм яа юм. Юуны оруулны өрөөлөгч үү? Байна. Одоо энэ багсаар биш тээ. Жахт нь би ерөөсөө натурал сүдрээ авчираагүй амар тод сүдрээ аваад ирсэн. Өөрийгөө жоохон борлох байх гэж бодоод тэгсэн чинь. Дээрээс нь багсчихгүй ирнэ. Яаж одоо энэ? Одоо болгон доо. Ингээд. Ингээд. Одоо энэний нөгөө талаар нь би хацар өнгөлөгч тавина. Сүдэртэйгээ холилдоод та. Заваарсан л юм болж байна да. Энэ хацар өнгөлөгчөөр нь биш дээ. Энийг жоохон бас бүдэгхэн гаргахгүй бол амар тод гарах юм байлаа шүү. Уусгаж ин гээд улам тодлоод байгаа байхгүй. За одоо энэгээр саанаас нь ингээд тавьчих. За басан. За одоо штэ гялсын хүмсгийг амархан будна. Би уг нь бол бас гоё гэл мэлэр будыг гэл мэлээ авчирсан. Тэгээд буддаг багтна авахгүй ч одоо яалтай билээ. Сайхан ихлээд саманжгаад ингээд бүгдийн сайхан тийш нь босгоод одоо энэ нөгөө маскарагаараа өмсгөнийхөө яг үсэн дээр нь тэггүй бол надад ч одоо арилгаж засаад янзлах багснагс байхгүй учраас маш болгоомжтой хэрэгтэй. За таяа. Hello. Чиний яган ч ямар гоё юм бэ лээ. Яган Энэ контрын дотор байгаа. Энэ бороо. тавих уу би? Тавиач тэ жоохон тавьчаач. За хөмсгөө бутчихлаа. Oh my god. Нүдэ штэ тэ нүдэ гял. Та ингэ юм аа. Надад принц маань тань ямар хөрхий. Тийм үү. За. Энэ гэрэл нь тэгэл дээрээсээ сүтэрлээд болохгүй шүү. Ерөөсөө болохгүй байна. Амар фейл шүү. Сэтгэл санаанд маань нэг л тэнцэхгүй байна. Амар хэцүү ингээд юм дутуу долмиг ингээд будчмаар байдаг тааж нэг стан. Болохгүй байх үед яах ёстой байдаг вэ? Хизээч өмнө нь ийм багсгүйгээр бодолт хийж байсангүй гэж би станер яаж чадваа яаж би өөрийгөө ингэж зовоон вэ? Би ингээ ер нь нэг юм дутуу байхаар амар хэцүү хурдан ингээд болчдөг байхгүй. Муур үрээд.
Яа би яаж энэ ямаа мартаж чадваа гэд. Би чи ийм хүн биш шүү дээ гэд. Тэгдэг юм л да. Та нар миний нүдний доор хийсэн юг хартаа. Давхраг. Монголоос учирсан борцтой гурилтай шүлт эднэр хийсэн байна. Тэрний өрөөнд үнэртэж байна. Чи нэ хүн чинь ингээ аялал маяллаараа хамаг чухал юмнуудаа санаж авчрахгүй бол энэ чинь бодож төлөвлөсөн аялал биш болно шүү. За өнөөдөр сормоос хараад би энэ амьдралыг авч гарах юм шүү. Толинд харахаар нэг гачин юм байхаар өөр үрээд чуруулаа. Чуруулаар хэлчих. Нэг иймэрхүү л боллоо да. Одоо би нэг романди сормосны бодох усахгүй юу? Буудаггүйгээд тэгсэн чинь амар гоё юм байна. Ийм харамгийн. За ямар ч чинь бүх нэг багсаараа бүхэл энэ юугаа гэрэл сүүдэр хацар өнгөлөгч бүх юмаа тавьж үзэж байна да. Мэдэхгүй байна. Хэр хэцүү байна шүү. Чухал юм мартчихсан юм шүү. Яа энэ багснууд байхгүй байсан бол нэрээ би бүр яана. Би нэр. Юу нүрээ ингэж бодох. Одоо чинь кремээ тавиал, сүүдрээ тавиал, тосон сүүдрээ тавиал гарах нь штэ. За хамарны сүдрийн болсон шүү. За одоо голынх нь гэрлийн энүүгээрээ ингээд. Тодорч юм. За ингээд. Мэдгүй. Үнэхээр шигт. За. Болсон болгоё. Тэгсэн чинь өс маань сонио. Санагдаад эхлэх юм да. За нүрээ бодоод нэг иймэрхүү боллоо. Энэ удаагийн маань миний энэ мейкапын бичлэг маань нэг иймэрхүү боллоо. Тэгээд жоо хэцүүлээлээ. Тэгээд одоо бас гарахтаа чадвал контур зурж чадахгүй бол тэгэл ингээл гарна да. Оруулаа бодчихно. Тэгээд бичлэгээ үзэж дуусаад тэгээд заавалчгүй subscribe тавчиг дараа тэгээд лайк дараа тэгээд чадвал комент үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээрээ дуу утгагүй иргэд уулзъя. Тэр хүртэл түр баяртай. Бай бай.